За хоёр дахь бодлого 26 дахь бодлогоос нөхөд өстой. Энэ чинь 4.2 кг мөхөлтс гэж 4 кг 200 г мөхөлтс гэдэг бол хоёлоо иймэрхүү бодлого бодохдоо ер нь баг нэг юм шиг гэж байна. 1 кг 1000 грамм гэдэг чинь дөрвийг үржих 1000 яг 200 грамм гэдэг юм бол 4200 грамм. За ийм мөхөлтс хийхэд мөхөлтөж 7 хэсэг ус гэж байна. 7 хэсэг ус. 2 хэсэг сүү ийм харьцаа хэлбэртэй байхгүй. 1 хэсэг сахар. За энэ бол ус. Энэ сүү. Энэ бол сахар. Биш. Ийм харьцаатай ордог бол ийм 4200 г мөхөлтөс тусвар хэр хэмжээтэй орох вэ гэсэн. За одоо энэ чинь 7 2 1 гэх. Энийг нөгөө харьцаа гэдэг ингээд зохиогоо бодчихвол амар байд юм да. 7x дээр нэмэх нь 2x. Нэмэх нь 1x. 1 хэсэг нэг x 2 хэсэг чинь 2 хэсэг 7 гэж чинь 7 хэсэг. Эднэрийн нийлбэр чинь 4200. Тэгээ нэмлээ 10x 4200 г x болоход тоогоод 4210 тоогоод бичиж. Тэгэх юм бол эндээс 420 г. За 1x-ийг хоёлаа юу гэдэг юм гэж байна? Сахар. Энийг хоёлаа сахар гэж. За сахар. Одоо сүүгөө олохын тулд 2 хэсэг гэж байгаа юм чинь 2-ыг үржих нь 4200 420-оор үржих юм бол 840 г сүү. За одоо усны хэмжээг бол 7 гэсэн чинь үржих нь 420 2940 2940 г ус ордог байна. За ийм хоёр бодлого байсан даа юм. За